ижил хүстэн ч гэдэм үү те. Намайг Осор Жамаа гэдэг Өвранга аймагт төрсөн. Одоо 20 гарч явж байна л гэж. Ерөнхийдөө бол өөрийнхөө зөв бодолтой зөв энергитэй байх шиг сайхан байхгүй гэж боддог. Туртаа зүйлгүй дууд болох туртай. Ерөнхийдөө бол намсраа нарын дуудалд бол явчихдаг. Би бол нэг амираар хүлээж авдгүй. Яагаад гэвэл тэг хүний бодол өөр учраас намайг өнөөдөр хүмүүс яаж харах нь надад хамаагүй гэж боддог. Манай аав намайг жоохон байхдаа өнгөрсөн. Тэгээд ээж бас тэгээд тэрний дараа л тэгэл өнгөрсөн л доо. Одоо бол тэгэл ах эгчтэйгээ амьдарч байна. Би жүжигчин болох юм өрөөддөг хамгаас илүү. Тэгээд яагаад ч юм жүжигчин мэрэгчлэр сурах гэхлээр жоохон тийм амьдралын болцоо байхгүй учраас би болтгүй юм. Тэр талаасаа бол мэрэгжил гэвэл тоогооч мэрэгчлэр төгссөн. Би ерөнхийдөө шорлог яг өөрийн хуваараа зардаг. Би хүний шорлыг зараад те цалинжаад яг нэг 50 шорлог зарлаа гэхэд 15 мянган төгрөг цалинжчих ч юм энэ маягаар явдаг. Тэнийг болж надад тэгэл өөр ажил байхгүй шүү дээ. Гэртээ зүгээр суугаад. Одоо энэ тийм бараг 4 жил болж шүү дээ. Цагдаа нар ирвэл тэгэл шорлогтой юутай гэнэ хамаал тэрэг мэрэг тийм юутай гэдэг нь хамаал аваа шүү дээ. Энэ одоо хүн байхгүй ингээд зогсоолцтой галаа ингээл хүн ирвэл нэг шаардлагын шаарч өгчөөл. Намайг бас доромжилж байгаа хүмүүст хэлэхэд зүгээр үзхэн л болж байгаа гэж хэлмээр байна.